орж үзэх гээд байгаа. За ингээд нэг цагийн өмнө ингээд зардал өгсөн учраас одоо энэ лүү яаж оролцох вэ? Харъя бүгдээрээ. За би энэ дээр нөрөөд энэ application гэдэг л даръя. Application руу дарна. За тэгэнгүүт би өөрийнхөө энэ төрөвчийг холбоцсон байна. За энэ төрөвчин дотроо би холбоод энэ төсөлд одоо юу гэдэг нэг сар болгоны эхний 7 хоногт бол энэ хямдралтай харилцаа хийн. Тэгээд энд Skyward гэдэг токен дагуулж өгөх юм. Би энэ доо нэг ниа өгөх юм бол ийшээ юу гэдэг 0.5 явах ч юм уу. Тодорхой эрд хэрэгцээнээс хамаарат энэ токны хэмжээ өөр байгаа. Заримдаа бол нэг ниагаар нэг Skyward авсан баг ч. Одоо бол энэ ниагаас үнэтэй болчихж штэ. Олон хүн орцсон ийшээ. Нийт 676 722 ниа энэ дээр цуглах хэвээр. Skyward нь 250 мянга болох хэвээр юм байна. За би энэний нэг нь болоод орыг үл яаж орох вэ гэдэг ингээд дарчин тийм ээ. Дараад би ийшээ deposit хийх. За deposit хийхин тулд би ниа төрөвчлүүгээ мөнгө шилжүүлнэ. Минийхт одоогоор нэг $9 ниа байж байна. За энэ бол тест нөтлөн би 9 сард орж үзчихсэн. Энэ ийшээ ус шилжүүлж болохгүй. За үндсэн энэ ниа төрөвчлөгийг шилжүүлнэ. Тэгэхин тулд би Binance руугаа орно. Binance руугаа ороод энэ ниа төрөвчийнхаа receive-ийг болж авна штэ. Receive гэдэг энийг копидлоо. Копид Binance-ийн дансанд оронгууд миний ниа протокол дээр нэг $150 тэнцүү ч юм уу $200 тэнцүү юу байна. Ниа протокол энэ шимтгэл аюу баг. За ингээд би бүгдийг шилжүүлж болж байна тийм ээ. За ингээд 001 ниа шилжүүлэх гэнэ штэ. За ингээд дансаа шалгах хэрэгтэй. Заавал ниа байна. За энэ ниа протоколын данс нь ингээд үгээр өгдөг. Цэг ниа гэдэг ингээд урагшаа. За одоо би ийшээ бүгдийг шилжүүлчихье гэж бодож байна. 150 ниа байж байна тийм ээ. Шимтгэл нь одоо 001 ч ингээд та бүгд харж байна. Маш багыг шилжүүлэх. За ингээд шилжүүллээ. Мөн те 001 ниа гэдэг чи одоо хэдэн төгрөг юм. Ethereum-с одоо бараг 10,000 дахин хямдхан гэдэг байгаа шүү дээ. За мэйл рүүгээ явуулна, утас руугаа явуулна. За тэгээд мэйл дээр одоо нууц үг 6 үсэгтэй тоо ирнэ. Тэрийг хийн 442 442 301. За утсан дээр мессеж ирсэн байгаа. За 626 014 626 014. За энийг ингээд би submit дарчихна. За ингээд тодорхой хугацааны дараа миний энэ ниа төрөвчлөө нэг 150.7 юу орж ирэх нь шүү дээ. За энийг би одоо бас санаж уулна тийм ээ. Ниа гэж сануулчээ. За энэ адрес. За exchange. За энэ order баха та. Order гэдэг чи тийм ээ. За exchange name-ийг би одоо бичнэ штэ. Я desktop гэж чи. Disk. За ингээд desktop. За энэ дээр тэнгүү дахиад төрөвч хийхдээ Binance дээр дахиад одоо энэ миний төрөвч өгсөн юм шалгах код ирнэ. Тэрийг одоо би дахиад хийн энэ дээр. Нэг өсөндөө тэр дансны дугаар хадгалагдчихж байгаа. Тэргээ би дараа нь хийгээд давтаад хийгээд авахгүй шууд тэр дансаа гаргаад хийчихнэ шүү дээ. Одоо нөгөө банкны данснуудаар сануулдагтай ажиллах байхгүй. За ингээд энэ confirmation 01 энэ нэлээд хурдан явах бах гайгүй хурдан явчих уу гэж бодож байна. За энийг харъя. За ингээд шилжүүлж явчихна гэдэг. За одоо энэ дээр орж ирэх нь харж байна тийм ээ. За энэ миний аккаунт руугаа ороод харъя. За энэ дээр орж ирэх ёстой. За wallet миний төрөвч нь яаж вэ? За энэ өдөр туршиж үзээд нэг 8 ниа яшаа шилжүүлсэн. Тэгэхэд орж ирчихсэн. Миний дүн байна. За энийг refresh хийчихье. Бодохгүй байна. Ингээд та бүгд харж байгаа бах энэ ерөөсөө л яг уламжлалт банк санхүүгийн байгууллага шиг ингээд
амар хялбар одоо газар зүүн байрал цаг хугацаанаас хамаарахгүйгээр ийм бизнес модель загвар гараад ирсэн гэдэг аягүй сайн бас ойлгоорой. Гэхдээ крипто валютын энэ одоо төсөл болгон ашигтай ч гэдэг юм уу сайн байх албагүй бас энэ донд одоо уул юм уу дурттай бөгөнтэй гэдэг шиг янз бүрийн төслүүд байгаа шүү дээ. Тийм учраас та бүгд бас нэлээд сайн энийг судалж яаж тийм ээ биднээсээ хэлж байгаа энэ төслүүдийг хүртэл сонсоод харчаад дахин шалгаж яаж ийшээ би хөнгө оруулах уугүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй. За ингээд ороод ирсэн. За одоо би нөгөө wrap-тэйгээ авах хэрэгтэй. Тэхийн тулд хайчих үлээ. Тэхийн тулд нөгөө төрөг очино доо. За ингээд ороод ирсэн байгаа. За энэ дээр би deposit гэдгийг дарах хэрэгтэй. За 150 байгаа миний. За энийг нэг refresh хийчих юу ч гэсэн гаргаад ороод бие. Тэгэхээр яах нь за sign гэдэг дахиад би төрөвч холбоно. Өөрийнхөө төрөвчийг. За ингээд Skyward Finance-та аппликейшнтэй би Happy 24 клубын данс энэ нэстэ данс холбогдож байна. За би дарлаа. Нэг холбоё гэд дарцсан. Дарчглаар за энэ юу Binance-аас мэдээ ирж таны юунд ийм ирлээ гэдэг. За deposit гэдэг даръя. За 159. За энэ ямар учиртай токен бэ гэхлээр сар болгоны 7 хоногт ингээд 25%, 12 сар хүртэл явагдсан мөлөө 25-аас 10%-ийн урамшуултаа ингээд хасагдах юм байна. Одоо маргааш ингээд эхлэн 8 хоногийн дотор ийшээ мөнгө хийвэл нэг 25% өсөлттэй Skyward гэдэг юм токен. Энэ бол бас өөрийн экосистемтэй энэ экосистемтэй хэрэгэлдэг ята холбоотой юм төсөл гараад ирсэн байх нь шүү дээ. За ийшээ орж ирсэн би өөрийнхөө хөрөнгийг энэ treasury юу энэ үнцэнтэй юм гэдэг дээр бас хадгалах боломжтой юм байна. За би энэ дээр нэг 100 явуулчих тийм ээ. 100 яг нэшээ явуулчих 110.1 ч юм уу. За ингээд би дарлаа депозитгаа тэгсэндээ энэ Skyward тоkenыг авах гэж штэ 25% өнгөлөлттэй. За энэ дуудаж байна. Одоо би надаас зөвшөөрөх юу аавна. Би энэ одоо Skyward руу өөрийнхөө токен байршуулах уу гэсэн юм дарах кнопк гарч ич. За тэгэнгүүт ингэж шилжчихлээ. За ингэж шилжчихсэн. За энэ дээр юу харагдаж байна гэхээр маргааш угтах гэж байгаа учраас нэг Skyward нь 2.7 нийт баг 3 нийтаа тэнцүү штэ. Би тэгэхээр 100 угтах чинь надад нэг 30-аад Skyward за 36 Skyward надад оногдох юм. Гэхдээ 25% нэмэгдэж орж ирнэ. За би энэ дээр тарж буцааж гаргаж авч болно. 9 цагийн дараа энэ одоо хямдралтай арилжааны боломж хаагдана гэсэн. За нийт 678,507 энэ яа цуглуулна. Үүнд бол 250,000 Skyward тарааж өгнө шүү дээ. Тэрний нэг нь бол одоо би болцсон. А ийшээ ороод ирсний дараа би claim гэдгийг даах юм байна. 8-наас хойш өсөх шүү дээ. 8 юм уу 9-нд. Тэгсний дараа миний энэ дансанд бол одоо нөгөө хуваарлагдаад ороод ирнэ. Энд одоо энэ дээр орж ирнэ гэсэн үг шүү дээ. Одоо staking хийж ийн л гэсэн үг. Хадгалж байна. За би энийг дахиад refresh дараад үзье. За тэгэхээр 100 яваад өгсөн юм тийм ээ. За ингэж яваад өгсөн байна. Staking-д явцсан гэсэн. За энэ ханш бол нэлээд өссөн байна. Өдрөөс хойш баг энэ 1.5 байж хад одоо баг 2.3 руу ороод ирсэн байна шүү дээ. За энэ хаягаар ороод сонирхоод бас энийг энэ үйлдэлийг хийх гэсэн хүмүүс одоо би энэ өөрийнхөө referral link-ийг өгчий. Та нар тэгээд бас сайн шалгаараа оролцож үзье гэсэн хүмүүс бас сонирхож үзэж болно. За цаашаа ингээд яга явахаас энэний одоо аккаунтн дээр ороод юу харъя. За би энэ өөрийнхөө үнцэнтэй вишээ бас харах юм бэл. Энэ дээр одоо 8 хоногийн дараа орж ирэх нь ш. Skyward нь хэд орж иртээ. Яа ингээд буцаад ороод ирэн тийм ээ. Wrapped ня болж орж ирж явж байгаа. За энэ дээр би 25% хөнгөлөлтөд оролцож байгаа. За энэ 8 сарын
1-ээс 8-ны хооронд бол 20%, 9 сард бол 15%, энэ эхний 7 хоног сар болгоно. За 10 сар, 11 сар, 12 сард бол ингээд 10% ийм одоо хямдралтай одоо энэ токныг өгөх юм юу гарч ич. За нөгөө нэг ярих зүйл бол биднээс энэ хамгийн эцэст нь хэлэхэд энэ крипто төслүүдэд одоо энэ манай эдийн засгийн сургуулиуд тийм үү, IT-ийн сургуулийн блокчейн мэддэг, програм бичдэг хүмүүс ингээд оролцоод грант авах боломжтой. Грант гэдэг нь одоо цалинжин шагнал урамшуул авах нь шүү дээ. Одоо энийг харъя 21 оны эхний хагас тэгтэл баг сая долларын грант буюу энэ сангаас өгч байна. Блог дээр ниятар ажиллаж байгаа хүмүүс ч юм уу яг энэ төслийг дэмжиж байгаа. Жишээ нь одоо энэ парасыг хийж байгаа ч юм уу энэ дээр ингээд иймэрхүү аятаахан шин төслүүд хийгээд оролцоод явах юм бол энэ 1 сая доллароос хуваарлагдаж өгөх нь шүү дээ. Энэ төсөл дэмжинэ гэсэн өөрсдийнхөө төсөлтөө хамтарч ажиллаж байгаа хүмүүсийг дэмжнэ гэсэн. Тэгэд энд нь яаж оролцох юм гэдэг энэ бүхий л мэдээлэл байж байна. Тэгэхээр бид одоо энийг зүгээр крипто ойлж аюултай ёстой осолтой хадны манган аюултай гэж яахын оронд энэ л оролцоод суралцаад тухайн энэ одоо мянган төсөл байгаа шүү дээ гадны датлагчаад тэрийг хэрэглээд Монголдо бас энэ одоо хууль нь гараагүй ч гэсэн оролцох юм боломж байгаа гэдгийг аюул сайн та бүгд сонсоод бас өөрсдөө дүгнээд бодоод энэ нөхөр юу яриад байна гэдээ бас шалгаж үзээрэй гэж хүсэж байна. За энэ болохоор Nia протоколын одоо багийн тандарч гэдэг юм уу ямар коллективтэй байдیں۔ Ямар одоо хамт олон гэсэн үг шүү дээ коллектив тийм ээ. Ямар ажлын байр хэрэгтэй байна гэдэг ингээд байж байгаа. За энэ дээр харъя. Хятад за энэ дээр Европ, Африк, Аз за Q инженер хэрэгтэй. За ингээд та бүгд харж байна. Менежер. За энэ бол хятадд аюулгүй одоо хариуцсан юм тэргүүн хэрэгтэй байх гэж байна. Америкт байж байна. Ийм хүмүүс ажилд авнаа гэдэг. Ажлын зар биж штэ. Экосистем дээр бол ийм мэрэгжлийн хүмүүсийг авна. За ингээд доош харъя. Хятадд програм менежер, блокчейн экосистем шинжилгээ хийдэг юм хүн бахан. За энэ үйлдлийн систем гэдэг юм. Энэ үйлдэлтэй холбоотой юм дээр Швейцарланд, Хятад за ингээд ийм хүмүүсийг ажилд авах. Тэгэхээр та бүгд ажлын байраа өөрсдөө болоод ийм крипто төсөлд оролцоод тодорхой хэмжээний цалинтай энэ зарим хүмүүс бол сардаа нэг 5-аас 10 мянган долларын цалинтай энэ дээр ажиллаж идэг юм байлээ. За ингээд өнөөдрийн бичлэг үгээр туслаа. За бид ингээд 2 өдөрт энэ Solana-гийн тухай өчигдөр ярьсан. Өнөөдөр Nia протоколын тухай ярьлаа. За ингээд та бүгдэд манай бичлэг таалагдсан бол манай энэ YouTube суваг дээр лайк тарж, subscribe хийх, бусдад түгээх юм үйлдэл хийж болно. Пэйж хуудсыг бас тарж болно. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр та.